За дуудчихлаа ш. Энэ утсан чинь муу шүү. Датач болсон уу? Хангалттай. 12 гиг гэх юм. 30 гиг хангалттай үрдүүс одоо хөрхөөлчихсөн. За одоо орсон бооч тээ. Тий. За. За өрөөнд манайхан төгжрөл дунд эхэлж байна. Тэгээд манайхан шээрлээд өгөөрөө төгжирж байгаа зам цагтаа эхэлсэнгүй. Тий. Жохон хоцорчлоо. Гэхдээ зүгээр. Тэгээд шээрлээд өгөөрөө манайхан тэгээд өнөөдөр ярих сэдв Монголыг манжин хүн аврах уу гэдэг нэг цорын ганц аврагч хайгаад идэх хүмүүст одоо яг энэ манжин хүн аврах юм уу? Өөртөө хариуцлагатай байж хүн өөрийнхөө амьдралыг өөрөө дизайн хийх нийгмийн тухай бид нар яриад байдаг. Гэтэл нэг аврагч хайгаа шаагаад байдаг. Улсаараа нэг чой болсон юм шиг, цэдэн билег юм шиг гэдэг. Эсвэл нэг юм Оросын зохиож өгсөн түүхээс нэг хүн хайгаад явхад байдаг. Одоо бид үнэхээр өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө шийдгүүгээр хэн нэр авруулах гэдэг байгаа бол одоо манжин хүн ч аврах юм уу? Манжин хүн гэдэг байгаа шүү дээ. Монгол ардын нам, Жонко нарцсан нам тэгээд энэ хөдөлмөрийн үндэсний нам Брилтор нам утсан нийлхээр аврах гэдэг юм уу? Үнэхээр тэгж аварддаг юм уу? Дэлхийд ийм байсан юм уу гэдэг талаар ярих гэдэг. Өнөөдрийнхөө зочноор оргилыг урьдсан байгаа. Манай оргил бүгд таньж байгаатай либертар үзэл санааны бас нэг туганд болсон залуу байгаа. Тэгээд миний бас үзэл санааны дүү. Тэгээд ярилцгаа сууж байна. Тэгээ ер нь яахтай энэ өнгөрсөн цаг хугацааны энэ 7 хоногийн болсон ихнээс нь болсон үйл явдлууд хүмүүс ихэнх нь л ойлгож байгаа. Нөгөө нэг путлерүүд ялна гэдэг Клабхаусын өрөөнд дотор орж ирээд хууль зүйн сайд талтан гэрлэгдэх хүн төрөлцсөн шорон барихаар Монголыг хөгжүүлчих юм шиг юм яриа л. Өнөөдөр олон юунууд их хурлын гишүүд асуулаа дандаа тойрлоо. Энэ хятадтай холболт чинь хил дамсан гэдэг байгаа мó холболт гэдэг байгаа мó ямар учиртай юм юу болоод байгаа юм. Тэгээ нүүрсээ бид нар дэлхийн зах зээлээр зарах юм уу? Үнэхээр тэгээ тэр мөнхөө эсхлэнгийн хилээл байгаа шиг тэгээд хятад хил дээрээс гэрээг авчираад нөгөөдг нь устгацсан юм уу? Тэр олон юмны асуултанд хариулахгүй байсаар байгаа л. Тэг ямар ч байсан хүчиндэл юугаа батллаа л да. Гэрээгээ. Энэ гэрээ маш хордоо гэрээ болсон. Яг үннийг хэлэхэд. Яагаад гэвэл Монгол улс өрөндөө хоёр ордоо хятадуудад өгөхөр болсон. Тэгээ нөө цэвэр тусны эх орончд маань хайцын тагжиг Халтмаагийн Батбулгын өрийг л төлөхөр боллоо шүү дээ. Тэгээд мөнх баясгалаа 15 жил гатаасан асуудал гээд одоо элбэг дөржид бол холбогч явах шиг байна л та. Танк орж ирнэ гэдэг нэвтрүүлгийг хэн хийсэн юм бэ? Элбэг дөрж хийсэн юм уу? Халтмаагийн Батбулга хийсэн юм уу? Нарийн цагаархтай төмөр замаар холбох гээд явж байхад танк орж ирнэ гэж хэн нэвтрүүлэг хийсэн? Энержи ресурсын төсөл явж байхад хэн зогсоогоод хувийн хвшлийнхэн явж байгаа төслийг хэн зогсоогоод авсан? Халтмаагийн Батбулга юм уу? Элбэг дөрж юм уу? Хин ерөнхий сайд нь байсан? Норвегийн алт ууг байсан юм уу? Элбэг дөрж байсан юм уу? Хүмүүс эргээд энэ юмнуудаа санаасаа гэж хүсэж байгаа. Би энд хин нэг өмөөрөх гэж яриад байгаа юм биш. Ер нь түүх бодтой факттай баримттайгаа байсан дээр. Энэ хятадтай 14 онд хийсэн гэрээний дагуул гэж яриад байгаа юм. Тэгээ тэр гэрээ явах байсан бол яагаад энэ олон жил танк манк орж ирнэ гэл эх орноос уруугч идрийг дүүжлээд алчвал гол гоё болох ч юм гэл цензургүй яриа гэл нэвтрүүлгээр мөнх баясгалан тийм яриа л яваадсан гэдэг асуултууд гарч ирээд байгаа маа. 3 дахь 4 тал оролцохоор муухай болчдөг гэж энэ 0 эрдний толгойд бас ямар ч өтгөр нь очиж шивэнцээ. Энэ консорциум болоод улс үндэстнүүд хамтраад юм хийж болоод хөгжтөлдөө. Хоёр улс байхаараа Хятад Монгол хоёр болохоор гоё болчдөг гэд бас ямар ч өтгөр нь энэ 0 эрдэнд очиод хэлчихсэн. Энэ Хятад хэзээ ч бидний эдийн засгийн нүдээр хартгүй маа гэж би бол олонтоо л хэлсэн. Биднийг улс төрийн зорилгоор л харж байгаа. Монголд нэг тийм ач холбогдолтой, Хятад тийм ач холбогдолтой. Тэгээд Монголын өдөр шөнөгөө нэг тэрбум 400 сая Хятад хутга ирлээ суугаад эзлэхгээл тийм бол байхгүй шүү дээ. Тэрийг бол урд нь ярьжсэн. Тэгээд тэр Хятад бол эдийн засгийн нүдээс л улс төрийн зорилгоор Монгол дахиад Хятадын улс төрчид орж ирэх төр үе таалгыг л оюун эрдэнэ сайн гэрээгээр нээлээ. Тэг их хурлын гишүүд нь ямар ункаагүй, арчаагүй
Тэгээ нэг цөөхөн хэдэн гişүүд нь л нэг юм асуугаал тэгэл бус нь баахан популист юм ярьж байгаа л тэгэл яасан тэгэл. Нэгэнт нарийн цэргээр 14.5 км оруулж ирж байгаа юм байна шүү дээ. Тэр хятадын нарийн цэрэг чи Монголын илрүү. Тэр нь Монгол улсын өмч болох юм байна. Тэрийн дэлгэр сайхан зам тээврийн сайд нь ярьчихлаа. Гэхдээ тэгэд тийм 2 хооронд 14.5 км нарийн цэрэг төмөр зам оруулж ирэх гэсэн юм бол нэг мөр нааш 5 толгоороо нарийн цэрэгтэй төмөр замыг бариулахгүй Илэнцгээгээ өргөн төмөр зам байрсан юм. Тэр танк манк чи яач юу болов? Тэгэд ингээд гацааж доромжлуулж энэ өргөн төмөр зам бариад бидний хилээд байгаа шүү дээ. 1 км зам энэ 225 км зам дотроос 13 их 80 төгрөг багтаа хулгай хийсэн. Би нэг тоо баримтаар нь зүгээр багцаалт бодож байгаа бодлого шүү дээ. Надаас гадна туваан бол 25 тэрбум доллар алдагт хүлээсэн гэдэг байгаа шүү дээ. Хулгай хийсэн гэдэг байгаа шүү дээ энэ төмөр замаас. 25 тэрбум доллар шүү дээ хүмүүсээ. Тэгээд энэ мөнгийг хулгайлцсан Лувсан намсрын оюун эрдэнэ гэдэг энэ 0 эрдэнэ ерөнхий сайд чинь бол 14.5 тэрбум юаны алдагт хүлээсэн гэдэг. Тэрнийхээ өрийг л төлөхөр боллоо шүү дээ. Тэгээ эн чинь сайн зүйл юм уу? Юу юм? Тэгээд өнөөдөр оргилтойгоо оролцож байна. Орой мэнд орглоо. Орой мэнд. Тэгээд орглоо ер нь ингээд засаг ингээд данхаагаад хөгжиж уулсан зүтэн байна уу? Байхгүй шүү дээ. Тэгээд данхаагаад байх юм бол улам хэцүү болно шүү дээ. Яг байхгүй юу? Байхгүй шүү дээ. Яг одоо хятад мэт Орос морсыг ярих гэж байгаа бол өөр болохгүй. Тэгээд хөгжүүлүүдийг яаж тодорхойлох үүдээс хамаарч. Одоо нөгөө хов хүнийхэн дэр дотор нь амьдарч байгаа хүмүүсийн амьдралгааны төвшнгөөр тодорхойлно гэж тэр зам байшин барилга тэр гоё гялцлын маргал тодорхойлохгүй шүү дээ. Тэгээд тэр эднэрийн гаргадаг одоо мэдээлэл өч дандаа худлаа шүү. Нэг хэдхэн жилийн өмнө нөгөө хятад улс 300 сая хүн амаа ядуурлаас гаргалаа энэ төр гэдэг яриад яг бодтой л гэдэг чинь тэр олон одоо нөгөө газрууд байгаа шүү дээ. Тэнцээ Шинжаан уурч гэдэг юм уу. Баахан газар тэд чи бүр эсэргээр амар дарангуултай. Тэгээд гаргаж байгаа тоо баримт статистикууд дандаа л худлаа шүү дээ. Ер нь хэцүү шүү дээ. Хятадын юмд итгэх гэдэг бол хэцүү. Оросч ялгаагүй бас ямар байдгийг бас сайн нариндаа мэдэхгүй шүү дээ. Тий. Энэ хоёлоо юу яах гэхгүй юу? Энэ нэг эрх мэдэл дээр нэг хүн очивол тэгэл бүх юм зохион байгуулаад бүгдөө нийлэхээр л гоё болчоод тэгэл улс хөгжчихдөг гэл ингээл нэг юм юм яриад байгаа. Энэ 14 мега төсөл гэл хэрэгжихээр л Монгол улс цэнгэлийн манлаад хүрчих юм шиг байгаа. Ийм мөнгө төгрөг Монгол байгаа болов? Одоо яг нэрд яг тэр 14 мега төслийг бол би илүү нэг Орос хятадын нөлөө нэг хүчтэй орж ирээд байгаа гэж хараад байгаа. Яа тэгэхээр энэ гадаад яамд ирч гэдэг юм уу яг гадаад бодлого талаас ингээ харахаар айгүй их тийм дарамтууд ирээд байгаа юм шиг байгаа байхгүй яг би нөгөө мэдээллүүд ингээ хуваалцаас авахаар тэгээд тэр 14 мега төсөл гэдэг чинь ер нь бол нэг талдаа бол хятадын бодлого тий одоо тэр Буспа зам гэдэг төсөл чинь 147 орныг ингээд хэрэг явж штэ тэгээд тэр Буспа зам гэдэг нь ямар ч таахгүй хятад эдийн засгийн аргаар өөрөөр хэлбэл хятад маягийн шатар тоглож байгаа байхгүй тэгэхээр нөгөө дид үтс барьж игвол зам барьж игвол тэр эрчим үе цахилгааны шийдэл тэгээд өрөнд оруулчих нөгөө жижиг лонд одоо 3 дахь эрчим орнууд. Тэгэнгүүтээ тэр өрөндөө одоо газар нутгийг авахаас эхлээд тэгээ бомбтуудыг онилж байгаа байхгүй. Тэгээ би тэрүүн дээр нэг юм зүгээр нэг ганц хоёрхон жишээ хэлгээд жишээлбэл Тажикстан шүү дээ. Тажикстан жишээлбэл гадаад өрн жишээлбэл 50-аас дээш хүн хятадыг холцсон. Тэгэнгүүтээ 1158 километр квадрат талбайг өрөндөө өгч байгаа байхгүй. Тэр Памирын нурууны. Тэгэхээр чин өрийн хавхны дипломаси гэдэг одоо яг хэрэгжүүлдэг хятадын death trap дипломаси гэдэг. Энэ ерөөсөө эдгээр л ерөөсөө яг хийдэг. Тэгээ энэгээр бусад одоо улс орнууд Пакистан өөр зөндөө улс орнуудаас жишээлбэл бомбтыг нь 99 жилээр энэ төр шууд гэрээлж аваад Шри-Ланк байна те. Шри-Ланк энэ төр. Тэгэнгүүтээ тэр бомбтуудыг авч ирээд чинь бомбтоор чинь дамжиж асар эдийн засгийн харилцаа дэлхийд гарцсан шүү дээ чинь 70 хэрэг те. Тэгэнгүүт тэрүүн дээр нь орхилоо тогтоогоор нэгсэн эдийн засгийн аргаар одоо боомлох юм уу эсвэл одоо юу гэдэг өөртөө түрнгэлж авч байгаа нэг хэлбэр байхгүй. Тэгээд эн чинь өөрөө аюултай. Одоо Монголын хувьд бол миний бодлоор бол энэ яагаад заавал 14 мега төслийг одоо хийх болсон бэ гэхээр одоо нөгөө намын бүтэц систем нь өөрөө хагарахад бэлэн болцсон.
Тэгээд нөгөө чинь нэг сонгуулийн цикл болгоноор ингээл хүмүүсийг өөрсдийнх нь мөнгөөр одоо хөдөлж авдаг шүү дээ мөнгө хэлээ. Тэгэнгүүт нөгөө тэр намын бүтсэн 200 300 мянган. За тэгээд төрийн албан агчдын доод чинь 217 мянга гэж юм. Тэгээд дээр нь төрийн өмчт компани бас 60 эдэн мянга байна. Орон нутгийн өмчт компани нийлээ 300 гаруй мянган болчихдог. Тий, 290 мянга орчим болчихгүй юу. Тэгээд ажил хийж байгаа хүмүүсийн тоон болохоор сая 190 мянга байгаа байхгүй юу. Тэгэхээр чи 4 хүн дутмын нэг нь төрийн албан агч болчихор чинь дэндүү данхар үтцтэй болцсон. Тэгээд өөрөөсөө одоо юу гэдэг иргэдийн нуруунд дээр байгаа тэр дарамт ачаа татвар матурыг буулгана гэхийн оронд эсэргээрээ тэр 14 мега төсөл гэдэг чинь өөрсдийнхөө энэ системийг авч үлдэхийн тулд те энэ эрх мэдлээ цааш нь урт хугацаанд барихын тулд бодож олсон нэг юм одоо юу гэдэг бүлэг дээрэмчтэй юм болчиход байгаа байхгүй. Тийм. Энэ чинь амар аюултай. Тэгээ гол нь энэ тавьж байгаа үүрэг ч гэдэг юм уу энэ нэмээ чинь эцсийн бүлэгт хоож ирээдүйн үед үлэн шүү дээ. Тэгэхээр эдгээр бол эрх мэдэлтэй байх хугацаанд бол нэг юм эхлүүлж аяар тэгэл тэр 3 нам одоо яадаг сонгуулийн циклээр буцаагаад иргэдийг худалдаж авах мөнгөө бэлдэн те. Ийм л юм болоод байгаа байхгүй. Тэгээд юу харагдаад байгаа байхгүй да. Би бол ингэж хараад байгаа юм. 14 мега төсөл мэдээж энэ явахгүй ойлгомжтой. Энэ зүгээр хүмүүст ингээл нэг байгаа мөнгөтэй байсан төслүүд нь явж одоо дарахын эрдэнтийн юу Улаанбаатарын төмөг зам юу замыг харалт авцсан тийм. Мөнгө нь байсан уу? Байсан. Яваагүй одоо л бариг дуусах 8 жил болсон тийм үү. Энтгэхээс бид нар мөнгө авсан. Энтгэн засгийн газраас хөнгөлтөө зээл $2-4. Энэ нөгөө нэг нефтийн үйлдвэр гэж барьсан үстэй. Тэгсэн. Тэгээд тэр одоо юу болсон? Хогийн сав болсон. Ахаа дээр мөнгө нэгсэн тийм. Тий. Байсан мөнгөтэй төслүүд шүү. Би мөнгөтэй яг хийжсэн юмд нь яриад байгаа. Тэгэд ийм мэтчлэн ингээд эдрийн хийж байгаа худлаа ингээд ярьж ингэж одоо 3 дахь нь энэ юу нэ доктортой хөгжлийн санг Америкаас өгчөөсөн. Тэгээд энэ нөгөө нэг хятадын хөрөнгө оруулалтаар хийжсэн нөгөө нэг юу нэ бохрын станц шүү дээ. Яг нөгөө нийт өгсөн тэр мөнгөний хэмжээ ч гэдэг юм уу? Эсвэл Монголд яг мөнгө байна уугүй юу гэж асуух юм бол байгаа шүү дээ. Маш их мөнгө байгаа. Гэхдээ нөгөө тэр мөнгө нь иргэдэд биш. Тэр эрх мэдэлтүүдэд очиод ерөөхдөө нэг юм одоогийн байгаа энэ бидний байгуулчаад байгаа арчилсан систем чинь нэг юм бүлгүүд хоорондын одоо нөгөө эрх ашигын зөрчилдөөн болчиход байгаа хгүй. Тэгээ яагаад ийм байдал руу орчод байна вэ гэхээр угаасаа нөгөө арчлын зарчмаар олонхын саналыг авахын тулд тэр чинь аль нам байхаас үл хамааран олонход таалагдж байгаа олонхын өсөл зөргийг л биелүүлнэ гэдэг баахан халамж гээл эсвэл одоо тэр боловсролын эрүүл мэндийн одоо систем тогтолцоогоор ажиллаад асар том бүтэц бий болчиход төрийн тэгээ ингээд ийм амар данхар том болцсон. Тэгээ одоо нөгөө энэ юм дахиад тийжэхийн тулд л энэ бүлэг дээрэмч чинь ингээл өрөнд хийж байгаа. Тэр худлаач бас биш. Тэр 14 мега төслийн чинь цаана ясан дээр тэр хятадын одоо энэ үрийн авахны бодлого явж байгаа гэж би хараад байгаа. Тийм. Тэр бол тодорхой хэмжээнд хэрэгжүүлнэ. Тэгээд тэр мөнгө нь бас хэрхэн яаж зарцуулагдах уу гэдэг чинь нарийн юм бас яригдах. Нөгөө талд бас Оросуудын нөлөө бас амар болчихлоо шүү дээ. Одоо тэр 14 мега төслгээ байжсэн чи саяхан тэр зээнх болдгийг те евро авчиад авчиж явах шиг шүү дээ. Орслоо тэр нөгөө хин хоолой төсөл рүү энэ босгоо үргийн элчин сайд гэдэг нь тийм байдаг юм. Үнэтгэхгүй би гайхаад чинь уг нь ингээд нэг цонхны бодлогоор те Монголд элчин сайдтай дэд үзтээ. Гадаад бодлогочдод нэг л юм баймаар юм. Тэгэхээр чи одоо 15 дахь мега төсөл юм аашийн. Тийм хийчихэд тэгэхээр миний харж байгаагаар яг ер нь энэ дэлхий дээр энэ дайн самуун дэгцнээс хойш ер нь энэ Орос хятадтай харилцаа жоохон зузаараад гэх юм уу эсвэл одоо илүү ойртоод тэгээд эренгүүт ер нь жоохон юм бидний хувьд бол нэг тийм таатай нөхцөл биш байхгүй юм чи эвгүй 14 мега төсөл тэр хийн хоолоо яагаад хоёр талаас зэрэг гинтгэн одоо сүүлийн нэг жилийн хугацаанд бол гадаад яам дээр хийж байгаа одоо дарамт энэ төр бол амар байгаа шүү дээ. Ер нь бол тэр одоо би яг нөгөө нарийн тоо юунуудыг мэдэхгүй тэр чинь угаасаа тэр бодлогын чанартай гарадгүй л баг л та нууцтай байдаг. Гэхдээ ер нь энгийн одоо улс төрийн эдийн засаг нийгмийн асуудлуудыг сонирхдаг хүмүүсийн толгойд бол харагдахаар ингээд бодит үйл явдлууд яваад байна шүү дээ. Энэ 14 мега төсөл эхэлсэн юм чи би ярих гэдэгхгүй юу? Энэ Монголд өмнө говьд энэ Австралийн нэг компани чи бас эдийн засаг юу сонирхдаг хүн мэдж байгаа байлгүй дээ. 20% өссөн байлаа шүү дээ. Манай метанхи олборлолт нэмэгдээд. Тэгээд хөрөнгөний бирж дээр тэдний хувьцаа 20% өссөн байлаа. Манайх өөрсдөө юм хийтэй байжээж
хятадаас ингээ хятадууд нь дургуутаад байгаа юм билээ дээ. Тэр үнэн тохирохгүй байгаа юм билээ. Тийм учраас сая дандаа үеийнх бол Оросуудтайгаа одоо юу ирсэн мэдгүй байна. Тэгээд ингээд явах гэдэг. Ер нь өөртөө байгаа юмаа зарахыг хүн бодохгүй ингээ бусдын сайн сайхны төлөө амьдрах нь хэр оновчтой байдаг тийм байна. Би бол өөртөө байгаа юм бол зарчмаар ах юм. Харин тий. Яг уу би бол ингэж бодож байна. Орос Хятад хоёрын дунд байгаа гэдгээр яг бид ч айгүй онцгой шүү дээ. Одоо тэгээд яалтчгүй гадаад бодлого талаасаа бол тэн дээр нэлээд тийм прагматик байдлаар тий. Нэлээд тийм улс ууртай бас одоо юу гэдэг аль нэг талыг нь баримтлахгүй тий. Уг нь манай үндсэн хууль дээр ч айгүй тодорхой заасан байлээ шүү дээ. Эхлээд одоо хөршүүдтэйгээ эртээ найрсаг харилцаатай дараа нь 3 дахь хөршин тий. Бодлого одоо 3 дахь хөршийнхөө хөрөнгө оруулалтын юмнуудыг дэмжиж гэдэг юм. Тэгээд энийгээ барай явах нь зөв. Тэгээд дотооддоо энэ бүтцэн өөрөө ийм дахаалсан. Тэгээд эдгээр чинь нэрвээ мөнгө босгож одоо дахиж иргэдийг худалдаж авахгүй бол 28 онд навс унаа шүү дээ. Тийм болохоор эдний цаад санаа нь бол ерөөсөө энэ том зургаар нь ийм урт хугацааны 14 мега төслөгдөж буцаад энэ одоо энэ чөтгөрийн дойргоо хөгжлүүлэх гэсэн санаа шүү дээ. Ер нь дотроос асуудал нь илүү их байна. Миний бодлоор дотроос тэгэд ийм би бол ягаад юун дээр ингээд гайхаад байгаа юм бэ гэхээр эн чинь бол үзэл улс төрийн нам чи үзэл санаа манаа гэдэг нэг юм яриад байдаг санагдаад тийм. Миний хичээлж улан тэгж ороод идэг гэсэн. Тэгсэн чинь бүх намууд нь очиод нэгдээд эсвэл үзэл санаанууд нь Монголын эрх ашигын эсрэг мэсрэг байгаад гэдэг юм уу? Яагаад үзэл санаа улс төрийн үзэл санаа чи ер нь улс үндэстнийхээ эрх ашигын эсрэг байгаад гэдэг юм уу? Монголын эрх ашигын төлөө нэгдсэн үзэл санаа хамаагүй л гэдэг тийм ярих юм шүү дээ. Би гайхаад байгаа юм чи одоо. Яг уу үзэл санаа бол мэдээж байх ёстой шүү дээ. Гэхдээ яг уу манай намуудын нөгөө бүтцэн өөрөө юм маск шүншлэлтэй. Тэгэхээр маск шүншлэлтэй гэдэг чинь тэр намын бүтцээрээ дамжуулаад тэр гişүүдийн энэ тижээх маягийн арга хэлбэрлэл очсон байхгүй. Тэгээд дээрэс нь одоо энэ нөгөө уг нь арчлын одоо юу гэдэг яг хамгийн гол суурь зарчмуудыг барихаас илүүтэйгээр олонход таалагдаж олонхын саналыг авах нь өөрөө чухал болчиход байдаг болохоор нөгөө намууд бүлгүүд чи хоорондоо ерөөсөө энэ хүмүүсийн саналыг авахын төлөө өрсөлдөөн зөрчилдөөн болчиход байгаа байхгүй. Тэгэхээр чи тэр хүмүүсийн саналыг авахын тулд юу амлаж гэнэ вэ гэхээр нөгөө нэг төрийн бүтцээ томруулах байдлаар те тэр одоо юу гэдэг эрүүл мэнд боловсрол нөгөө нийгмийн халамж тэгэл одоо манай төсвийн бараг 70% нь эрүүл мэнд боловсрол нийгэм халамжаар явж байгаа юм. Тэгээ би саяхан нэг нөгөө UBN-гээ сайтд нэг яриа өгсөн нэг мас тийм бид. Тэгээд тэн дээрээс өгтөө би нэг тоо харсан чинь статистикийн орооны тоон дээр халамж хүртэж байгаа иргэдэнтэй 2600 хэдэн мянга байна шүү дээ. Түүх тийм үү. Тэгэхээр чи амар тоо байгаа ч дээ. Тэгээд тэр нь бол тэгээд та бодохгүй юу сая 200 мянган 17 хүртэлх насны хүүхд хэр чи наад хүүхдийн мөнгө чинь тэр 48% нийцэлж байгаа нь баг. Алж хайж байгаа. Тэгээ ингээд одоо нэг хүүхд биш одоо орцсон. Одоо за төр яачлаа шүү. Тасарчлаа шүү манайхаа. Тэгээд яасан нэ. Тэгэхээр харин сая 200 мянган хүүхэд 17 хүртэлх насны тэнгуү чин тэр хүүхэд болгонд нөгөө бид нар ч мөнгө өгч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоогийн байгаа юм данхар халамжийн системийн чинь 48% нь хүүхдийн мөнгө гэж амар том тоо. Тэгээд одоо нэг талдаа төрийг амар том данхаалгаа төрийн өөрсдийнхөө энэ бүтэц аппаратаар дамжуулж одоо баг намынхаа гişүүдийг ажилтаа байлгах тухай болж хаяад нөгөө талдаа баахан халамжийн юм бодлогод явуулаад тэгээ манай улс ч айгүй хэцүү байдалд орчлоо шүү дээ. Бүтцэн тэр чигээрээ нөгөө задраад нурж унахад бэлэн байдалтай болчихгоод наад болч одоо тэр 14 мега төслөгээ бүр урт хугацааны бүр цаашаа явах гээд шин. Тэгэд би яг эдийн засгч нарт ороод сууж байгаад асууж ирсэн. Энэ явах боломжтой юм уу гэсэн чинь боломж байхгүй. Зүгээр Тэзүү гэж нөө нэг Халтмаагийн Батбулганыг арга гэдэг чтэй юм мэддэг. Тэзүүгээд одоо Дорногов айж үйлдвэрийн паркын Тэзүү, Дархан найр ширний үйлдвэрийн Тэзүү гэл нэг баахан Тэзүү зурт төмөр замын Тэзүү гэл. Тэгээ тэрнгээр дамжуулж баахан мөнгө идэх байгаа надад ч арга. Энэ олон хүмүүсийг авцгаа одоо яг чинь хэлээд байгаа шиг. Энэ сайд нар чинь одоо хичнээн сайдтай болчиход одоо. Харин тийм. Тэгээд тэр сайд нар чинь тэгээ баахан дид дарга марга ямар юм ч нөө бааханд хүмүүст болж байгаа юм шиг шүү дээ. Тэгээд дид сайдын асуудал ч яригдаад байгаа юм уу? Тийм л юм болоо. Тийм бүтцэн л улам домоод. Гэхдээ тэр төслүүд чинь хэрэгжин шүү дээ. Гэхдээ тэр чи хэрэгжүүлэхэд болоод надад чинь үнэн жигтээсээ тэгж бодож байгаа. Түүнээс худлаагаасаа зүгээр ингээд
нэг хоёрын яаж гэсэн юм бол байхгүй. Энэ бол арай өөр. Би бол эдийн засагч нар бол тэгж л яриад л 1.3 их 80 төгрөгийн тээзүүгийн тээзүү зургийн мөнгө байгаамаа. Энийг л идэл тэгэл цааш явуулахгүй мөнгө байхгүй. Авахар бол ёстой чиний дэд байгаа энэ хятад юм Оросоос л авч. Хятадаас л авч. Оросож юу авах вэ гуйлах юм болцоо одоо. Тэгэхээр өстө тийм хавхруул орохоос шаардлагагүй болох юм байна. хавхруу орж байна. Одоо жишээлбэл одоо олон улсын харилцаа талаас харахаар жишээлбэл хөрс өгчээлбэл юу яжсэн шүү дээ. Тэр бум мод гэх нэг хөтөлбөр байсан шүү дээ. Тэр чи яг ясн дээрээ бол тэр бум модыг жихнээсээ хийх гэдэг юм биш. Тэр чи санаа нь бол бид нар ингээд 3 дахь ертөнцийн орнууд биднүүсийг бас ингээд нөгөө талд те одоо нүүбч гэдэг юм энэ олон улсын байгууллага бас ингээд байгууллагт бид нар өөрсдийн одоо байр суурийг илэрхийлж явах хэрэгтэй те. Энд нэгснэ гадаад бодлогын нэг хэлбэр байгаа байхгүй. Түүнээс жинхэнэ бол биш. Орос хятадын тухайд болохоор би бол хятадаас бол жихнээс айдаг байхгүй. Яг тэгэхээр хятадын энэ бүс ба зам гэдэг төсөл чинь 147 орныг хэрэгтэй хичнээн улсуудыг өрийн хавханд хийж байгаа. Энэ амар хүчтэй тэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо энэ геополитик талаас харахаар Америкууд жишээлбэл шууд манад байсан бол хятад гэж заагаал. Тэгэл одоо энэ Трамп жишээлбэл тэр Оростой илүү артиж тий хятад Орос хоёрын одоо юу жоохон салгах гэдэг гэсэн үг шүү дээ. Хоорондынх нь харилцааг жоохон олдуулах сонирхолтой байдаг ч гэдэг юм уу. Тийм болохоор монголчуудын хувьд бол яг энэ юун дээр бодлого талаасаа бол нэлээд ухаалаг хандах зүйтэй. Тэр олон улсад өөрсдөө байр суурийг илэрхийлээд явах нь зөв. Нөгөө талдаа Орос хятадын явж гисэн бас бодоод явах хэрэгтэй. Гэхдээ 14 мега төсөл гэдэг бол арай дэндүү. Одоо яаж яваад 14 болцсон. Манад энэ сансар масар хэмэл дагуулж явуулаад далаа ичим шүү дээ дүгнэ. Гэр нэг ийм юм яриад одоо энэ угаасаа энэ зүүнт нүч нэг юм баахан бүтээн байгуулалт төвжил мөвжил улс орон гээл тэгэл сүнөдгөлдөө. тэр нэг эрх мэдлээр дамжуулж бусдын амьдралыг бүгдийг бид нар шийдэх ёстой гэдэг өөрсөндөө бат итгэсэн хүмүүс. Тэгэхээр чи наад хүмүүс чи хамгийн аюултай. Тэгээд энэ хүмүүс олон байхаар нөгөө сонгож байгаа энэ хүмүүсийг сонгож байгаа хүмүүс чинь бас тэрүүнд нь итгээд байгаа байхгүй. За ингээд эдгээр ингээд үнэхээр мундаг бүтээн байгуулалт тэгээд Монгол улсыг хөгжүүлэх нь яг үндэ тийм байхгүй шүү дээ. Шалгуулсан байхгүй шүү дээ. Тэр тийм л юм болоод хэрэглэх газрын дарга урьдчилал ярьж байна л да. Бид ард түмнийхээ амьдралыг аврах ёстой. Мөрөдөө тоглоомноос болоод хүмүүсийн амьдрал сүрээд байна. Одоо ингээд ард түмнийхээ амьдрал хууль батлаад ингээд аврах юм байна л да. Одоо ойлгож байгаа бол тэр онлайн сүлжээ мүлжээг чинь ард түмнийхээ амьдралыг аврахын тулд хааж мааж болох юм болоо яа гэм бол одоо уг нь бол хамгийн энгийн юм чинь нэ шүү дээ. Ерөөсөө энэ бидний төлж байгаа татвар дээр л одоо шууд бодит одоо хөтөлбөрийг хийх ёстой шүү дээ. Та нар сайхан амьдрмаар байгаа бол та нарын татварыг чинь буулгах чиг л болоо шүү дээ. Тэгхийн бол хүн одоо юу гэдэг тэр эрдэнэ янзын дизайнал хийх. Тийм төрийн дээр зохицуул төрийн янз бүрийн юм хүлээгээд авахгүй өөрсдөө юм аягаа явчихна. Одоо нэг юм тоо жишээ байна бас. 99 мянган компани бүртгэлтэй байна Монголд. За тэгсэн чинь 40% нь X тайлаа өгдөг заяа. За тэгээд 40% нь X тайлаа өгөөд үлдсэн компаниудын 85% нь нэгээс 9 ажилтнтай. за Тэр нь юу гэсэн үг вэ? Тэр нэгээс 9 ажилтнаас томрох боломж байхгүй нөгөө жижиг дунд бизнесүүд маань. Тэгэхээр чин тэрийг боомлоод байгаа нөгөө төрийн оролцоогоор одоо тэр картелууд чинь ийм том төсөл яриад энэ тэр нүүрсний орлого тэр том төслүүдийн мөнгө чинь иргэдэд ямар ч хүртэлгүй болчихгүй. Тэгээд тэр жижиг дунд байгаа тэр 85% гээд байгаа тэр нэгээс ажилтнтай компаниуд чинь жоохон томрох гингүүд нөгөө нийгмийн даатгал нөөт гэдэг чинь алж хаяад хөөм явуулгаал. тэгээд нөгөө хүнийхээ ажилчдынхаа тоог нэмээд бүтээгдэхүүнээ одоо сайжруулаад томруулъя гэхээр тэрүүндээ ашиггүй болоод давбуурхан давбураад тэгээд нэг юм үлхэн салхан ингээл байлгаад байдаг эднэрийг хөөрхий. Тэгээд дээшигээ болохоор эрх мэдэл рүү мөнгө усаад байдаг. Иргэдийн гар дээр мөнгө нь багасаад байдаг. Ийм л систем болгоо ичлээ. Сая монголчууд ч тэр Евраз эдийн засгийн холбоонд олсоод лалаа ичглаа, модоо эдийн засгаад хилээд яг л гайхамшиг бүтээгч энэ хэр өрөөгөөчтэй бэ? Энэ хотлоо энэ дандаа их өрнө бодлогод. Би бол тэгж бодсон. Одоо янз бүрийн интеграц коридор гэж Оросууд ч бас тийм их хийдэг штеп. Тий, Оросууд тийм үү тий. Тэгэнгүүт чинь тэр чинь бас л тэр Оросууд өөрсдийнхөө бодлогыг тулгаж байгаа нэг хэлбэр багхгүй. Одоо энэ хятадын энэ бүс ба зам гэдэгтэй л адилхан тий. Миний бодлоор. Тэгэхээр тийм юмд Орснороо бид нар ингээд сайжруулж байна гэдэг бол бас хэцүү. Яг одоо байгаа энэ дэлхий дээр чи яг аргагүй нэг 3 дахь орнуудын одоо юу гэдэг юм бүрэн бүтэн байдал ч гэдэг юм уу
тэрийг ингээд нэг юм ядаж символический тийм хангах гад үзээд байдаг тэр нэг олон улсын байгууллагууд чинь тэр нүүб мөв нөхгүй уг нь гол суурь нь. Тэгээд одоо л ингээд жоохон өөр болчиход байна шүү дээ. Одоо ингээд дэлхийн үн төлөвтнийг баг ингээд бүгдийг нь нэг дор адил тэгш байлгах гэдэг ингээд шал өөр тийш яваа. Нөгөө нохоо бодлого Монголоор гендер мендер болоораа. Тэгээ болоораад өөр юм болгочод. Уг нь анхны зорилго нь бол тийм байсан юм лээ. Уг нь тэгэхээр бид нар бол яг нөгөө гадаад бодлогын хувьд бол тэрийг хайж ерөөсө болохгүй болчиход байна. Яагаад тэгэхээр тэнд чинь олон улс орнууд те. Жинхэнэ одоо нөгөө юу гэдэнтэй. Хэрвээ огт байхгүй Орос хятадтай яач бас хэцүү болчих шүү дээ. Бид нар чинь тэгж хаагдаж үдсэн шүү дээ. Тий, хэцүү бол амьдарч үдсэн. Энэ юу юм уу? Хөрөнгө оруулалт гэхэд бид хоёр мэдээж 3 дахь хүршийн хөрөнгө оруулалтыг татчих юмсан гэж айл айл нь бодож байгаа. Энэ хөрөнгө оруулалт татчихаар энэ улс үндэстнүүдийг дээрэмдээ цөлмөөд сүйд болгочих. Африк гэдэг Африк гэдэг нэг улс юм уу? Юу юм бэ? Тиймэр сүлдээ ойлгохолчод байхад байгаад тийм. Африк гэдэг чинь нэг улс байгаад байдаг юм уу? Яагаад тэгээд Африкийн жишээг харал гэдэг юм шүү дээ. Яг Африкийн аль улсны уулын 40 улс байдаг санагдаад тийм. Тэгээд 56 улс байдаг лөө. Яг үү тэр улс үндэстнүүд чинь өөрсдийн гэсэн бодлоготой өөрсдөө бас хэрхэн яаж хамгаалах гэсэн юмтай байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд Европод бол жишээлбэл яг Африк тийг бол маш олон жилийн хугацаанд тий тэр чи одоо өчнөө олон улс орнууд тийм долооны тий. Тэгээд асар их одоо юу гэдэг тэр байгалийн нөөц баялагийг нь бол бас завширсан ашигласан юм байгаа шүү дээ. Тэрүүнтэй адилхан манайх ч бас нөгөө байгалийн нөөцтэй шүү дээ. Тэгээд одоо энэ сая нэг уран яриад байна шүү дээ. Уран дээр бол би жишээлбэл одоохондоо бол жоохон юу байгаа юм. Зүгээр бодоод байгаа юм. Юу вэ гэхээр тэр ураны төсөл явлаа гэхэд яг хөө мэдээж олон улс гадаад бодлого талдаа бол зүг баг тий. Тэр Францын одоо хөнгө оролт гэдэг. Тэгвэл яг хэдийн хэмжээний ашгийг хэдийн хэмжээнд хийхийн тулд ямар хэмжээний золиос гаргах юм бэ гэдгийг бас тооцож үзэх ёстой юм шиг байлээ. Яг тэгэхээр сая нэг 5 тэрбум доллар ч гэх юм ярьсан. Тий. 5 тэрбум долларын төлөө яг хэдэн жилийн хугацаанд жишээлбэл тий. Эсвэл одоо юу гэдэг ямар эрсдлийг бид нар тооцож энийг хийх вэ гэдэг. Одоо нөгөө Африкийн гэдэг тэр улсуудыг чи араас орчихгүй тулд бас нэг давхар бодох хэрэгтэй болно шүү дээ. Эрсдлээ тооцох хэрэгтэй. Тий, тийм болохоор би бол хувьдаа тэрүүн дээр бол бас нэг жоохон харах хэрэгтэй гэж бодоод байгаа. Яг тэгэхээр шууд барин 50 шууд энэ 50 ийм гэдэг хэлэхэд хэцүү. Олон улсын дэндүү олон жишээнүүд байна л да. Тэгэхээр чи тэр гэрээний нөхцлүүд нь яаж хийгдэх үү гэл ингээд бас нарийн юм бэл. Тийм баг. Энэ яг хоо эрчим хүч мөч гэж цааш гадны эцэглээ эрчим хүч мөчний асуудал гэж арай өөр юм яригдахаар юм шиг байлээ. Би бас тэр гэрээг нь сайн мэдэхгүй нэг зүйл учраас. Хааж магадгүй яг хоо. Харин тийм. Тэгээ энэ ерөн зүгээр хөрөнгө оруулалт гэдэг нь юу юм бэ? Тэгээ гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхээр тэгээ гадныхантай нийлээ идээд тэгээд улс нь баларч гэдэг юм. Тийм байгаад байна. Хөрөнгө оруулалт байж болгүй л яг ойлгомжтой. Хөрөнгө оруулалт хуримтлал байж ижил чинь улс орон дахиад дараагийнхаа хөгжлийн юм одоо хийх хэрэгтэй болно. Миний хувьд бол бодохдоо бид нар өөрсдөө энэ улс төрийн системийн хямралд орчихсон. Тэгээд юу гэдэг нөгөө Рон Пол гэдэг улс төрч байдаг шүү дээ Америкийн. Манай үний нэг хэлсэн үг байдаг шүү дээ. Гадаадын зээл тусламж гэдэг бол тухайн улс орны ядуу иргэдээс тэр очиж байгаа улс орны баячуудад чиглэсэн дахин хуваарлт гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ гадаадын зээл тусламжаар дамжуулаад бас асар их хэмжээний одоо мөнгө угаалт ч гэдэг юм уу одоо юу гэдэг. Одоо нийлүүлж байгаа нөгөө хөрөнгө оруулж байгаа талаасаа ч гэсэн бас улс орны хувьд бодоод үзэх юм бол асуудалтай тал бас байгаа байхгүй. Мэдээж тэр чинь нөгөө хууль сул байгаа. Манайш ийм авилгацсан улсад л хар мөнгө орж ирэх боломжтой л доо. Тий, ялангуяа тэгээд төрийн компани орж ирж байгаа бол ер нь хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Одоо хятадтай харин төрийн компани талаар гэрээ хийж шүү дээ. Харин тэгээд хэцүү шүү дээ. Хятад бол хэцүү байна нэ. Тий, тэгээд энэ гадны хувийн хөвчлийнхнээ оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтыг л ингээл ялангуяа энэ тэнд бол оролцох хэрэггүй байхгүй. Тэр нь бол төр оролцох ямар ч хэрэггүй шүү дээ. Тэрийг л тэр хүмүүс өөрсдөө эрсдлээ хийгээд тэрийг үлээгээ явуулж байна. Тэр дундуур нь ороод тэгээд 50% 34% авахаар тэгээд баялгаа тэнцүүх уу гэдэг нь тэнцүү байж болдго юм уу? Тэр ч одоо үлээний бүгд яг тэнцүүхэнд байх хэрэгтэй биш үү? Тийм боломж байдаг юм уу ер нь?
Тийм байхгүй шүү. Гэтэ наадах чи амлдаг хүмүүс чинь дандаа нөгөө арчлалын зарчмаар гарч ирдэг байхгүй. Популистууд ба. Тэгээд олог болчиход байдаг байхгүй. Энэ зүгээр арчлалын зарчимдаа буруу байгаад байгаа юм биш ээ. Би бол юу гэж хараад байдаг вэ гэхээр золон номд юу гэж уншлаа, судалгааны талаас нь харахаарцсан. Энэ нөгөө бид нар иргэний боловсрол гэдэг миний их ярих дуртай. Миний мастер хамгаалсан сэдв маань. Бид мэдлэггүйгээсээ болж бид энэ нөгөө юмд нуль сайхан сэтгэл чи байстигийн онтгцсан мэдэж штэ. Нуль сайхан сэтгэлээс болж улс үндэстнүүд ингээд балардаг те. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ мэдлэггүйгээсээ болж сонголтоо ингэж хийгээд төлөө юм л та. Иргэд чинь очихоор нэг одоо жишээ нь яг үннийг хэлэхэд Талтмаагийн бат тулгыг нэг 15-аас 20% нь монголчууд итгэж ш тэр хүнд. Жинхэнэ агуу их орончтой цэвэр цусны Монголын төлөө зүрхээ гаргаад туг дахихэд бэлэн итэргээл. Тэр нөгөөх нь бол одоо ингээд улс төрийн нам амаар яах юм бэ? Нуль сайхан сэтгэлүүд нийлж байгаа л улсаа хөгжүүлчихдэг гээл. Тэрэнд нь итгэдэг хүмүүс байна шүү дээ. Наад чинь хамгийн аюултай нэг юм билээ. Одоо ингээд таны түрүүний хэлснээр энэ зүүнний популизм амлаад гараад ирчихэж штэ. Намууд. Тэгээд эн чинь ингээд юу гэдэг сонгуулийн цикл болгоноор хэрвээ ийм популист амлалтаар гарч ирээд байх юм бол эдгээр чинь зүгээр нөгөө эрх ашигын бүлгүүдийн хоорондын зөрчилтөө яг угаасаа тийм л юм байна болно. За тийм рүү болонгууд эн чинь ингээд нэг тодорхой нэг юм юу гэдэг системийн хямралд ороод нэг юм бүтцэн данхаагаад нэг дотроосоо ингээд ялзраад нэгээ гинжин ихээгээр барьцалж штэ. Тийм. Одоо нурах юм бол баг хідэн шоронд орох юм мэдгүй те. Яг тийм үед нь яадгүй гэхээр нэг баатар гараад ирдэг. Яг. За тэр баатар гарч ирэхдээ бол эднэр инглээ тэглээ гээд тэндээс нь одоо юу гэдэг зарим нэг ингээ шорон моронд хийж байгаа юм дээр нь дөрөөлж гарч ирээл нэг арт түмний баатар гарч ирээл ингээл дарангуулдаг. Тэрийг яагаад гэдгүү гэхээр арт түмэн одоо иргэд олох чи өөрсдөө энэ системээсээ залхаад яг нөгөө нэг юм нэг хүн өсөж эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ардчлаар дарангуул тагтж болдог шалтгаан хамгийн боломжтой. Хамгийн боломжтой хувилбар нь бас энэ байхгүй. Тэгээ арчилчин өөрөө нөгөө нэг хувь хүний тэгэхээр амх аюултай байгаа тийм хувь хүний хувийн өмч нөгөө нэг энэ иргэний эрхийн тухай ялгуулж явдаг. Нийгмийн тогтолцоогоо хамгаалдаг биш байхгүй. Тийм учраас сул байдаг. Иргэд нь мэдлэхгүй байх юм бол энэ хамгийн урд нь дарангуул руу ордог л. Тийм. Тэгэхээр иргэдтэй аюул сайн мэдлэгтэй болох хэрэгтэй. Тийм. Тэр иргэд нь өөрсдөө мэдлэггүйгээс олж ийм болоод идэг. Тийм учраас төвшрөл дундыг хийхдээ нэг жоохон хаана шиг мэдлэгтэй залуучдыг оруулж ирэх нэг жоох юм яриулчихъя. Хүмүүстэй ярьчих гэдэг. Яг хөөж байх вэ? Энд чинь уг нь бол чимбаг амар энгийн юу. Ер нь бол хүн болгоны дотор байгаа зүйл юм байл л дээ. Тэгээд тэрийг ингээд асаах нэг юм цаг хугацааны шиг юм уу юм нөхцөл байдал бас бий болдог гэж магадгүй гэж би бодсон. Сая би яагаад тэр 17 хүртэлх насны сая 200 мянган хүүхэд байна гэдээ хэлсэн бэ гэхээр Аргентины жишээ гэнт сая санаанд орлоо. Аргентин чинь юу яаж байгаа? Одоо тэр Хавьер Миле гэдэг нөхөр чинь 10 гаруй жил ерөөсөө энэ үзэл санаагаа тууштай ярьсан байгаа байхгүй. Тэгээ 2019 онд Либертар нам гэж байгуулад тэгэнгүүтээ яг сонгуулиар улс төрд орохдоо эвсэж орсон байна. Тэгсэн чинь бодлоготой орж штэ. Улс төрийн яг нүүдэл хийж байгаа байхгүй. Тэгээд үндсэндээ 2023 онд ерөнхийлөгч боллоо штэ 12 сард тэгсэн 2023. Тэгээд Милег хэн дэмжсэн гэхээр залуучууд дэмжсэн. Тэгээ яагаад энэ залуучууд дэмжих болсон гэхээр угаасаа одоо за тэр нэг 90-ад онд төрсэн залуучууд төрөхт нь л нөгөө улсын элитийн инфляцийн асуудалтай нэлээд данхар төртэй гүйлгч болсон. Тинч гендри яамаа та. Тий. Гендри яамаа. Тэнгүүд чинь Монголын кейс жишээлбэл одоо ингээд дахиад нэг 2 сонгуулийн цикл ч юм уу 3 сонгуулийн циклийн дараа жишээлбэл залуучууд жишээлбэл яг энэ одоо нөхцөл байдал дээр өсвөд амьдраа явж байгаа хүмүүс ч тийм үстэй. Залах нь штэ. Тэгээд тийм болохоор нөгөө үзэл санаа хамгийн чухал гэдэг нь тэр залуучууд сонголт байхгүй штэ. Тэгээд бид нар одоо нөгөө либертар намгийн яриад байгаа ч ерөөсө тэр байхгүй. За ерөөсөө л үзэл санаагаар барь аль болох олон хүнд энийгээ түгэе. Тэр тусмаа залуучууд руу бүр илүү сайн хүргэе. Тэгээд нэг л арчлалын зарчмаар олонхороо шийдэж одоо гардаг болохоор одоо цаг хугацаа нь урт байсан ч гэсэн одооноос эхлээд юм яриад тэр ингээл явна. Яг хоёрч юу байгаад байна л та. Манад байхгүй улын улуулын чөлөөт энэ нээлттэй засаглал дээр байх хэрэгтэй юм. Нэг нь бол энэ иргэний хяналтын тухай хөл энэ чи Америк юу гэдэг садхан watchdog гэдэг хотч банхрах юм иргэний хяналтын. Энэ бол
яадгийн бэ гэдэг ингээд сонирхоод жоохон уншаад сонирхоор одоо энэ төсөв мөнгө зарцуулж байгаа нөхдүүд байгаа шүү дээ. Тий. Сайд нар энэний мөнгөний тоолгоны араас явдаг юм байна л да. Тэгээд өөрсдөө энэ мөнгнөөс нь дундаас нь шаацсан байгаа шүү дээ. Эдгээр чинь ихэнх 60-70% шаадаг юм. Тэгэн гут нь тэрийг гарч яд нэг юм шүглүүлээгээд эдийн засагч нарын тооцоолыг гаргаж тавиад хуульчд нь тэрийг бариад явчихдаг юм байна. Засгийн газартайгаа зөв шүүхтэлж байгаа. Засгийн газар нөгөө ерөнхийс тэр хулгайлсан одоо ерөнхийсээ 44 80 төгрөг хулгайлсан ба шүү дээ. Энийг шүүхтэр ялла тэрнийхээ тодорхой хуваар нь тэр иргэний хяналтын байгууллага санхүүждэг нэг ийм тогтолцоо байдаг юм байна. Бус орнд тэр нь өөрөө авилгалаа хяндаг юм байна. Тэр нь дахиад төрмөр оролцдог юм биш шүү. Сайн дураараа одоо хүмүүс эвлэлд нэгдээд ийм хийдэг юм байна. Тэр нь ийм олон нийтийн байгууллага байдаг юм байна. Тэндээсээ тэгээ санхүүжээд явах тийм нэг юм байна. Нөгөөх нь Германд ялангуяа бий болсон 1949 оноос хойш 80-ад оны ихэнх үеээр үр дүнгөө гэж хэлсэн зүйл одоо яг живдрээ яриад байгаа энэ үдэл санаа буюу иргэний боловсролын талаар улс төр гэж юу, эдийн засаг гэж юу, эрх зүйн мэдлэг гэж юу хэлээд байгаа. Энэ орон нутгийн төсөв, улсын төсөв гэж юу хэлээд байгаа гэдэг нэг юм хууль байдаг юм байна. Тэр нь ингээд тодорхой одоо бид нар татвар төлж байгаа шүү дээ. Татврынхаа 5% жишээ нь Герман тавьчихдаг юм байна. Тэрэн дээр тэрийг ахаад төр хичээл ном заана гэсэн үг ерөөсөө биш. Тэр мөнгөөр тэнд байгаа иргэд одоо жишээ нь ингээд Оюнбатаа гурлаа сууж байгаа бид гурав нэг юм либерал үйл санааны талаар юм мэдгэсэн юм аа гэх юм бол бид гурав өргөж бичиж өгөөд тэр мөнгнөөс бид гурав бас багшаа сонгоно. Тэр багш юм яагаад тэр багшийн маань мөнгийг тэр сангаас өгдөг юм байна. Тэрнээс биш төр ахаад оюун урдныг тойрсон Монгол ард дээр намын дээрэмчид энэ мөнгийг идэх тухай бас биш. Тэгээ ийм хуулиуд байдаг юм байна л да. Тэгээд энэ хизээч энэ 35 жил дотор бид нар эмдэг болоод ерөөс орхиол явцсан болохоор өнөөдөр ингээд чи бодлоо сайн хүүгийн Ганбаатар надаас өөр Монголыг аврах хүн байхгүй би Монгол зүйл хэлж гэж байна. Тэгээ таны үдэл санаа юу юм бэ гэсэн чинь тийм би улс төрийн үдэл санаатай Монголтой хайртай үдэл санаатай гэдэг. Тийм улс төрийн үдэл санаа манай байна уу? Би бас гайхаад тийм үдэл санаа манай байдгүй юу? Чи уншиж юу? Тийм одоо яг одоо улс төрч тэгээ эсвэл хүнийг замд нь ингээ ялзалч тийм үү? Эсвэл анхнаасаа юм ялзсан хүмүүс гараад ирдэг юм уу? Биш эргэлздэг болсон шүү дээ. Тэг яг бодоод үзэхээр юм байлээ. За яг тогтолт хяналтын ийм тогтолцооны янз бүрийн хувилбарууд ч гэдэм юмнууд байдаг юм байна. Гэтэ явж ерөөсөө эцсийн шийдэл нь эрх мэдэлд очиж байгаа мөнгийг л хамгийн бага ойлгох байх. Яг шүү дээ. Яг зөв. Тэгэхгүй болохоор тэнд мөнгө ирээ төвлөрхийн ирээр төрөнд анхаагаад байхгүй юу? Тий. Тэгэхээр тэр чинь ингээ хоёр зоосны хоёр талаас игээд байгаа байхгүй. Нэг бол янз бүрийн том бодлого төслүүд бүр ярих маягаар төрөөд анхаалгана. Эсвэл татврын аргаар асар их мөнгө оримтлуулад тэгэнгүүтээ тэрүүгээр одоо ийм бүтээн байгуулдаг бас. Сонгуулийн цикл болохоор мөнгө хэвлчихэж байна. Тий. Одоо өнгөрсөн юугаар би нэг тоо харсан чинь ингэж илээ. 5.9 их 80-ыг хэвлсэн байна. Өнгөрсөн жил. Одоо дахиад чимлээгүй. Тэр чи одоо тийм солиор тэр чи юу гэсэн үг гэхээр иргэдийг өөрсдийнх нь мөнгөөр өөрсдийг нь худалдаж авч байгаа байхгүй юу? Тэгээд тэр зах зээл дээр их мөнгө ингээд хэвлээд нийлүүлчихэр чинь нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 4.9 гээд цаас дээр ашигтай амар лаг гарна шүү дээ. Тэнгүүд бод амьдрал дээр нөгөө иргэдэнд очиж байгаа нөгөө мөнгөний чинь үнц нь алдчихж байгаа. Цаг хугацааны явцсан. Тэгэхээр нөгөө тухайн үедээ халамж гэдэг юм уу эсвэл ямар нэгэн байдлаар иргэдийг худалдаж аваад байгаа юм шиг өөртөө чи өөрсдийнх нь мөнгөөр өөрсдийг нь эргээд өөрсдөө хуурдаад тий. Олоордод байгаа байхгүй. Тэргээ хохирж байгаа үстэй. Тэгэлгүй байх үр чинь бүх юмараа охирно. Тий. Наадах чи би нэг юм ирсэн. Тэр оргилын би тэр юуг уншсан. Халамжийн талаар бичсэн мэдлэг. Тэрэн дээр одоо сая 5.9 их найд чи нэмж орж иж байгаа байхгүй. Ямар арга нэмэгдсэн гэхээр одоо нөгөө хөдөө орон нутагт шин хоршоогчтой холбоо гэдэг 5 их найд гаргасан шүү дээ. Тэрний чинь нөгөө хөнгөлтөө зээлийн хэлбэрээр гаргахдаа батлан даалтын төр хариуцсан байхгүй. Засаг хариуцсан байхгүй. Хэрвээ тэр зээл төлөгдөхгүй бол энэ тэр зээлийн бид нар авсан аваагүй хамаагүй бидний ах トゥ хамаатан садаа авсан аваагүй хамаагүй бүгд төлнө. Улсаараа төлнө. Дээрээс нь хөнгөлтөө зээлийн гаргахдаа арилжааны банкуд гаргасан. Арилжааны банкнуудаа хамгийн бага хүүг нь бодох юм бол 18% тий. Нэг жилийн. Тэгэхэд энэ 3% хөдөө зээл гаргасан байхгүй. 15% бид хэрэглэсэн хэрэглээгүй одоо 5 их найдын 15% гэдэг чинь жилийн 500 орчим тэрбум төгрөг бид төлөөд байгаа байхгүй. Бидний гураас харж байгаа.
Тэгээ энэ бол нөгөө инфляци чинь шууд 750 төгрөг. Инфляц. Тэгээ наа чинь ингэчээд Монгол банктайгаа нөгөө одоо хуваалцсан гэх юм уу да. Ер нь нөгөө Монгол банкаар дамж мөнгө гарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт хамгийн хэцүү нь одоогийн байгаа энэ манай арилжааны банкнуудын систем чинь өөрөө ийм нөгөө энэ нөгөө хэсэгчлэн нөөцлөх систем баггүй. Нэг 5% мөнгөнд өнгө чинь 5% нь үлдээд 95% нь ерөөдөө буцаад бараа бүтээгдэхүүн болоо гаргацдаг гэх юм да. Үйлчлэгээ болгоо гаргацдаг. Тэгээ арилжааны банкуд өөрсдөө энэ хямд хүүтэй зээлэнд дуртай байдаг байхгүй. Тэгэхээр энэ Монгол банкны ерөнхийлөгчийг жишээлбэл томилгоонд нь жишээлбэл хамгийн том оролцож байгаа хүмүүс чинь арилжааны банкны энэ 4-5 банкны нөхдүүд хамгийн том лоббиг юм. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэхээр энэ Монгол банкнаас хэдийн хэмжээний их одоо эсвэл засгийн газраас хэдийн хэмжээний их одоо төсөл хөтөлбөр хөнгөлөлтөд зээл явна. Тэрний хамгийн том үр ашгийг банкнууд хийж байгаа байхгүй. Тэгээд тэр гаргаж байгаа илүүдэл мөнгө шүү дээ. Одоо юу гэдэг мөнгөний нийлүүлэлтийг нэмж шүү дээ. Тэр мөнгө чи иргэдэд очихдоо үнц нь унаад очиж байгаа. Тэгэхээр чин нэгснээ нөгөө баян ядуугийн зааг ялгаа чин томроод байдаг шалтгаан нь нэгдүгээр тэр банкирууд бол одоо өнгөрсөн жил 6 банкны ашиг 1.7 их 80 заяа. Амар зэвэр ашиг нь. Тийм солиотой заяа. Тэгэнгүүт иргэд бол угаасаа тэгээд улам л нөгөө ер нь бол ингээд дунд доод давхаргаас дээшээ чиглэсэн дахин барилтыг хийж байгаа. Тэгээд тэр банкар гарч байгаа хөнгөлөлтөө зээл төслөлтүүд чинь дандаа том компаниуд лоббидод авчихна. Эсвэл улс төрч ахтай хамаатан сад. Эсвэл хамаатан сад. Тэгээд тэд нар 3% зээл авчаад би 18% зээлтэй бизнесийг алуулна үстэй. Тэгэхээр энэ системийг нэг ийм хийчихэд байна. Банк усын зээл ашиг байгаа. Энэ ломбардуудын хороог байгаа. Захин одоо зээлүүд асар их явж штэ. Илүү арга байгаа штэ. Захин зээлгээд одоо аппликейшн уу? Тийм аппликейшн. Эцгээс банк усын системээр явуулдаг. Эдний ашиг бол тооцогдоогүйгээр дан хэдхэн банкны ашиг л юм болж байна. Зөвхөн 6 банкны ашиг. Амар. Топ 6 банкны ашиг юм байна. Тэгээд яг та энэ Монгол улсын энэ манжин хүн яг үнэхээр Монголыг аврах гэдэг нүд гэдэг нэг л яриулаад ярьцгаая л гэдэг таахгүй. Тэгээд иймэрхүү нөхцөл байдал байхад нөгөө талдаа байх ёстой тэр нөгөө нэг улс төрийн үзэл баримтлал гэдэг нь хогийн сав болчихлоо те. Энэ ч нугасаа хэрэггүй юм биш үү гэдэг юм. Тэгэд нэг ийм байх юм. Одоо чи ч өөрөө энэ сошиал төвчдөд анзаардаг үстэй. Эх оронч ард түмнийхээ төлөө жинхэнэ үн сайхан сэтгэлтэй шудраг хүн гэдэг тийм хүн ер нь олдголоо. Өөрийгөө ингээ альтруист хийгээд өөрийгөө золигт гаргаад эх орон ард түмнийхээ төлөө тэр тэгж амьдрэх хүн байдаг юм болов. Харин тэгээд байгаа шалтгааныг нь л би харин хэлээд байгаа юм тэр аахгүй. Яагаад тэр Ганбаатар одоо бол амьд байгаад байна те. Улс төрд тэр Ганбаатар. Яагаад тэгэхээр тэр чинь нөгөө олонхын саналыг өөртөө хэрхэн яаж авах уу гэдэг дээр л толгойн ажилтдаг хүн болохоос үзэл баримтлал байхгүй. Тэгэхээр нөгөө ардчил чинь уг нь бол одоо юу гэдэг юм дарангууллын ийм системээс хамгаалахын тулд юмн дээр илүү сайн одоо ажиллах хэрэгтэй шүү дээ. Харилцан хямдж одоо юу гэдэг хоош өгүүлдэг байгууллагын нэг. Тэр механизм нь яг үндэ манай үндсэн үйл дээр бичээчгүй байгаа байхгүй юу да. Хоош өгүүлдэг засаг л одоо ингээ харилцсан нэг ийм байдлаар ингэж хамгаалдаг. Тийм байхгүй. Тэгээ дээрэс нь нөгөө сая яагаад би төсвийн 70% боловсрол эрүүл мэнд нийгмийн халамжид зарцуулагдаад байна гэдгийг дурдсан бэ гэхээр манай арчилсан үндсэн уул ч угаасаа нөгөө хүн болгон өнгөө боловсрол эрүүл мэнд эзэмших ёстой гэдэг. Хуулиараа угаасаа ажил хөдөлгөөний тэтгэмжтэй халамж боловч хуулиараа заагаад өгсөн болохоор эдгээр чинь хуулийн дагуу хийж байгаа байхгүй. Энэ боловсрол тэгэхээр миний санаа юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар ер нь бол яг хуу үнэхээр яг системийг том зургаар нь харах юм бол үндсэн уул дээр л өөрчлөлт хийх ёстой. Тэр төрд очиж байгаа мөнгийг багасгахын тулд тэнд одоо жишээлбэл Америк цэжлэл Дональд Трамп юг боловсролын албаны боловсролын ямыг татан болгочлаа шүү дээ. Тэнгүүтээ шууд муж улсууд өөрсдөө юугаа хийгээд өөрсдөө тэр боловсролын асуудлаа шийдэх. Америкт бол зөвлөдөө. Орон нутгийн хөгжсөн, орон нутгийн даасан байдаг гэдэг юм бол манай байхгүй. Ахаад бидний татан төлрүүлээд нойд чинь 2022 оны 1 сарын 1-ээс эхлээд энэ бүх эрх мэдлийг татан төлрөө. Орон нутгийн ч өөр эрх мэдлэг болчихлоо л доо. Тэгээ Монгол ч энэ нөө засаглалын эрх мэдэл чинь 5 хавагдаад байгаа ч гэдэг тийм. Гүйцэтгэх шүүх, парламентын засаглал тэгээд доотлоо хөндлөнгөөр орон нутгийн бие даасан байдал иргэний хяналтын засаглалыг 3-5 хавагдаад байгаа байхгүй. Манай тэгтэл орон нутгийн бие даасан байдал нь байхгүй. Иргэний хяналт нь байхгүй. Одоо оюун эрдэнэ парламент авчихлаа. Одоо ганцхан шүүх засаглал авахд тэгээ Монгол шууд
эргээд өндихгүй бид бол эргээд өндихгүй энэ нийгэмд ингээ орчиж байгаа. Венесуэл биш шүү дээ бид нар чинь Латин Америкийн орн биш дамжиж мамжаад Америк руу орчин гэх юм байхгүй хоёр талдаа хоёр дарангуулагчтай хаашаач гарч чадахгүй тэгэл ийм нэг хогийн савруул яваад байна л та. Би болохоор одоо ерөөсө шийдэл нь бол нэгэнт одоо яг энэ нөгөө юу гэдэг нийгмийн тэгш байдлыг бий болгож гэдэг юм уу одоо энэ арчлагчдын ярьдаг энэ зарчмаар явах юм бол угаасаа бусад улс орнууд ч гэсэн баг адилхан юм болчихж байгаа байхгүй. Одоо өндөр хөгжилтэй арчилсан улс орнуудын татварч нь баг 50% очсон. 56% явж байгаа шүү дээ. Бүр аавсын англ-манглаас ярахад хүртэл шүү дээ. Тэгэхээр чи нөгөө цаг хугацааны явцад угаасаа үндсэн хуулиараа энийг нь төрд одоо их хэмжээний мөнгө төлөвлөх бүх нөхцөлийг нь бүрдүүлчихээр нөгөө арчлалын зарчмаараа эдгэр чи ингээд төрөнд анхаагаад байдаг байна. Гэтэ нэлээд урт хугацаа орно л та мэдээж. Манайх бол гэхдээ бүр ингээд асар хурдцтай заяа. Юусе тэнд юу болно тэрийг хамгийн түрүүнд бид нар юм. Нэгсээ тэнд байгаа зүүнтнүүдийн явуулж байгаа бодлогыг бид нар яг дагж байгаа. Тэгээд энэ Монгол ардын намд зүүнний бодлого байна уу? Тэгвэл тэр чигээр социал-демократ. Гэхдээ социал-демократ бодлого байна уу харин? Социал-демократ үзэл санаа гэдэг чинь ажилчаангийн эрхийг л хамгаалах үзэл санаа шүү дээ. Тэгээд манад энэ хинээ яг Марксийн эцсийн зорилго байсан л да ер нь. Гүг Марксийн эцсийн зорилго чинь биш л дээ. Социал-демократ бол салсан шүү дээ. Одоо ажилчааныхаа эсрэг болчихно шүү дээ. Тэгэхээр энэ чинь өөрөө яг тийм үзэл санаа байна уу гэхгүй юу? Би бол яг чиний хэлээд байгаатай санал нэг. Марксийн үзэл санаа мөн коммунизм байгуулах үзэл санаа. Яг тэр чинь анханасаа тэгтээ ажилчаангийн үзэл санаа байгуу. Сэхэтүүдийн л үзэл санаа байсан баг. Тий. Тэгэхээр яг хөө тэр тодорхой хэсэг бүлэг одоо мондөг хүмүүс те буслын амьдралыг шийдэх ёстой гэсэн ийм л итгэл юм шүү дээ. Яг нэрийн да. Хамгийн товчоор хэлэх юм. Тий, дод мэдж байгаа бүлэг. Тэр чинь ингээд ажилчаангийн эрхийг хамгаална мэнэ тэргээл одоо янз янзаар тэгэл яг социал-демократууд тэгж салсан л да. Энэ коммунистууд ч нуудууд яг коммунист үзэл санаа шүү дээ. Нэг хэрэг мэдлийг авч яагаад хүмүүсийг дашуулж оруулах жол нэг саунд хийгээд энэ хүүхд нас л үлдсэн л дээ тэрийг. Одоо бол гэхдээ би бол ингэж бодоод байгаа. Одоо бол дэлхийн ихэнх улс орнууд яг энэ коммунизм тэрийг бол ер нь хайцсан шахав. Одоо байгаа нөхцөл чинь нэг юм айдуу зөөлөн сулруулсан коммунизм болохгүй. Одоо ер нь бол баг дийлэнх улс орнууд чинь юм социал-демократ байх шүү дээ. Одоо явуулж байгаа бодлого нь Монгол яг адилхан шүү дээ. Монгол энэ бодлого байна уу? Сайн хийж байгаа ер нь бүр. Сайн хийж байгаа болохоор одоо ингээд төр нь ингэж данхааж байна. Төр их данхаа. Халамж нь 2.6 сая гэж байна. Чи одоо тэгээд ойлгомжтой. Тэгээд Монгол улсад тэгээд энэ манжин хүн засаглаад явах юм бол Цэнгэлийн мандад хүрэх тийм гэрэл мэл харагдаж байна уу? Харагдахгүй. Ямар ч тийм боломж байхгүй. Энэ гурав нийлээд Монгол улсыг хөгжүүлнэд бол зүгээр үлгэрийн даалаа. Юу нэг хүн амьдралыг хүн хөгжүүлдэг юм уу? Өөрөө л хөгжүүлнэ шүү дээ. Тий. За яг гэр бүлийн институт бол байж болно. Тийм ойлгомжтой. Гэр бүл юмч ойлгомжтой шүү дээ. Тэр зураглаа игээ тэр хүмүүс өөрсдөө амьдралыг дизайн хийн. Тийм. Түүнээс ч одоо нэг амар тэгээд энэ учрал чинь ард түмнээ аврагч байгаа мөрөөдөд тоглоом сууж яагаад энэ одоо ард түмнээ мөрөөдөд тоглуулахын тулд хууль гаргаж байна гэдэг. Энэ онлайноор хуулийг хорих тэгээд энэ боломж байх юм уу? Энэ харин юм баггүй. Одоо энэ төр данхаагаад байгаа шалтгаан чинь ерөөсөө л юм. Одоо тэр кибер аюултай юуны тэмцэх юм уу гэдэг ингээд байгуулад байна шүү дээ. Одоо бас нэг юм хууль батлуул 20 сая төгрөг өгдөг ч гэх юм. Тэгээ энэ их хурлын гишүүд чинь ингэж бодд юм шүү лээ. Одоо зүүнтнүүд ер нь бол хууль батлах гэж тэнд орж байгаа заяа. Шинээр хууль нэмэх чинь гэсэн үг шүү дээ. Сайхан амьдруулах гэж. Сайхан амьдруулах. Баруунтнууд яг үхээр тэр ер нь эргэн хүний энэ амьдралд одоо тэг тушаа болж байгаа бүх хуулийг л буцаагаад авчихын төлөө орно шүү дээ. Тэг нөө. Ус төрлөө бол тий. Түүнээс биш одоо юу яасан тэр кипер хүний тэр мөрөөдөө тоглох асуудлыг одоо хийх ажлаа олж чадсан ба шүү дээ. Нэг бол хиймэл дагуулмаа бол тий. Ямар ч утгагүй. Тий. Одоо бид нар одоо нэг юм үлгэрийн юм айгүй их гаргаж ирсэн юм аа. Чи үе тэгэл тий. Тэгээ тэргээр ингээд нэг нийгмийн ингээд талцуулаа, сэвэл нэг юм залтай тийм. Энэ авторитар буюу дарангуулын нийгмийн манайх ингээд даваад орчихлоо л тэгээд энэ нэгэн дарангуул тогтсны дараа бид нар хоорондоо үзэл санаа ярих шаардлага байгаа лу. Дарангуул тогтоохгүй байхын тулд тэгэл одоо аль болох л одоо энэ залуучууд руу чигсэн. Миний зүгээр хувийн бодол бол аль болох л одоо хүмүүсийг илүү соён гээрүүлж тэ. Одоо үзэл санаа гэдэг чинь уул нь ийм л юм байдаг юм да гэдэг нэг юм энгийнээр л хэлээд л тэ. Байх л одоо арга юм уу да. Одоо түүнээс биш адилхан өөрсдийнх нь бүтцээр өөрсдийнх нь системээр явна гэх юм бол энэ бас ч давхар шүү дээ. Ойлгомжтой. Тэгээ нэг дарангуул тогтчвол бид нар юм ярих боломж байх болов уу гэхгүй. Одоо тэгээ ер нь бол
тогтчиход байгаа юм шүү дээ баг. Харин тийм. Ер нь бол яг бууд болохгүй байгаа болохоос шүү дээ. Одоо таны ажиллаж амьдрах бүх юмуд чинь одоо олчлоо л доо. тийм зөвхөн инфляц бий болох замаар сая тэр мөнгөний нийлүүлэлтийн тоо хэмжээг харахад чинь л одоо бидний карма руу шууд гараа ижил гэсэн үг шүү дээ. Тэгэл хүмүүс яг нөгөө ихэнх дийлэнх олох бол тэрийг бас нэг амар ойлгохгүй нөгөө мөнгөний тэр феноменыг сайн ойлгохгүй. Тэгэхээр тэгэл ингэх хэвээр байлгүй ингэдэг юм байлгүй гэл ингээд хууртаад л тийм байгаад байгаа байхгүй. Ер нь бас салхи олон улсад салхи хэрэгж байна гэхдээ бас Яг гайгүй бас ингээд нааша нөгөө байна. Тэгээд нөгөө мод монголоор дуусна гэж чинь хизээ бид нар дээр иргэдэг юм байгаа харин. Дор чанд гээд энэ хөдөлмөрийн үндсэн намын дарга байгаа шүү дээ. Энэ Пилдор намын дарга чинь нэг айгүй ноцтой юм ярьж байгаа хүмүүс бас анзаараад сонссон байх гэж найдаж байгаа. Хятадтай уулзаа суусан чи хятадын засгийн газар танах төр докторгүй байна. Тэгээ бидрийг нэг 10-аас 20 жил танах засаглаад ирэхээ чи гэж хэлсэн юм аа гэд. Тэлчдэг байхгүй. Оюутны 0-ны амнаас нэлээд удаа гарчиж байгаа. Одоо дандаа хамтарсан засгийн газар байна. Шин дэгмэг гэдэг. Тий, шин 30 жилийн дэгмэг гэдэг ингээд. Тэгээ би бол юу гэж хэлээд бодоод байгаа вэ гэхээр одоо энэ удаа бүгдөө нэг дарангууллыг зогсоох үд хаалган дээр нэг бүгдөө хамтдаа нэг зогсож байгаа. Дарангууллаа нэг зогсоогоод авъя. Дараа нь хоёлаа явах тэгэл либерал зүүн баруунаа дараа нь хоёлаа ярилцж олох байх гэж бодоод байхгүй. Энэ дээр нэг бүгдөө нэг яаж бол дуурайд нэг цогтой нэг энэ дээр бүгдөө нэг хамтдаа босч ирээд энэ дарангууллыг зогсоохгүй бол тоглоомч хамгийн түрүүнд чи либертараар нөө би либерал хамаахгүй тэгэл хоёулынгийнхэн туханд туханд цум зоодгоо мах шорон тийгээр одоо шүү дээ. Одоо алтан гэрэл юу гэсэн бэ гэхээр төрөлцөн шорон бий болгоно гэж байгаа байхгүй. Улс төрийн хэллэг дотор төрөлцөн шорон байна гэдэг нь улс төрийн гэмт хэрэгтэнгүүд бусд гэмт хэрэгтэнт гэж хуваадаг шоронг. Тэгэд улс төрийн гэмт хэрэгтэнгүүдтэй болох гэж байгаа юм байна. Төрөлцөн шорон барих гэж байгаа юм байна. Тэдрээр хөдөлмөр лагер хийх гэж байгаа юм байна. Энэ нөгөө нэг ийм эрхчлөөт нийгэмд хийж болдгоо хамгийн том ажил. Би бол ингэж бодож байна. Ер нь бол яг нөгөө оролцоогоо хийнэ гэдэг нь заавал талбай дээр очиод ч юм уу эсвэл одоо нэг ардын нам марчсан нам эднэрийн хоорондын зодоон дундуур гүйж ороод акц хийгээд байхдаг биш. Бидний барьж байгаа юм бол ерөөсөө урт хугацааны бөгөөд тогтвортой тэгээд хамгийн гол нь илүү оюун санаа нь энийгээ барьж явна гэж бодож байгаа. Яг одоо бол миний ойлгож байгаагаар бол дотроо асар их хагаралтай энэ нөгөө намууд чинь тэгэнгүүтээ намууд ч гэжтэй одоо дээрэмчтэй тэгэнгүүт дээрэмчт хоорондын зодон л болж штэ. Тэгээ энэ би бол энэ зодоныг бол аль нэг тал нь ялж таарнаад энэ зодод чинь. Тэгээ байж л угаасаа эн чинь аяанда одоо нөгөө spontaneously ингээд үйл явцууд өрнөд явна. Энийг заавал одоо хідүүлээ ингэн тэгэн ч гэдэг юм уу эсвэл ямар нэг заавал нэг бүлгээр дамжих гэхээс илүүтэйгээр угаасаа хүний натур чинь баруун зүүн гармагаа ингээд дээрэмдүүлээд те тэнтрүүлээд ирэхээр чинь одоо тэгээд дугарна шүү дээ өөрийнхөө төлөө ядаж хүүхдүүдийнхээ төлөө хүмүүс дугарч эхэлнэ шүү дээ те энэ нөхцөл байдал бол ирж шүү дээ ер нь нэлээд ойрхон ирж байна би зүгээр тэр хятадын тэр юу гэл 14 мега төсөл гэдэг дээр би айгуу дургу байх та энэ бол айгу аюултай. Энэ алгуурхнаар буцаагаад нөгөө иргэдийг худалдаж авах замаар тий алгуураар ингээд урт хугацааны муухай юм хийж гээ. Тэгээ би бол яг чамтай санал нэг байгаа. Хятадууд бол хэзээ ч Монгол эдийн засгийн төр харахгүй байхгүй да. Одоохондоо. Улс төрийн зорилгоор улс төрийн нүүдэл хийж байгаа. Одоо Кремлээс удирдахжсэн тэр удирдлага Путин ч одоо Ши Жинпиний төрсөн дүнч болж юу яав вэ? Тэгэхэд өргөмөл хүүхэд нь олчихлоо. Тэгэхээр алсуураа удирдах удирдлага Хятадын гартал очичлоо гэж харж байгаа байхгүй. Тэрнээс бидрийг яг одоохондоо бол хятадууд хизээч эдийн засгийн нүдээр харахгүй. Нийт хүн амын чинь Хятадын нийт хүн амын чинь 95-6% нь урд талтай байдаг шүү дээ. Хойдол нь таруу. Бид нар нэг гадар нутгийг авах гал өнөөдөр хятадууд ингээд 3,500,000 хүнийг тавган дээр тавьж идэх гээд байгаа юм ерөөсөө биш. Явандаа бол яг тэр улс төрийн зорилго нь явандаа яг чиний яриад байгаа тэр юм руу л явна. Гэхдээ та ингээ анзаарах юм бол сая ингээд өнгөрсөн 2 жил гарan за 3 жил ч юм уу ингээд дайн самуунтай үйл байдлаар ч одоо Орос ингээ суларж штэ. Тэгэнгүүт Орос сулрангууд Хятадын нөлөө жишээлбэл манай шууд ингээ орж ирж байгаа амар хүчтэй. Тэгэнгүүт Орос буцаагаад нөлөөгөө бид нар дээр улс төрийн давцсан дээр айгүй хүйдэж штэ. Одоо ингээ янз бүрийн өөрсдийн төлөөллүүдэрээ тий. Тэгэхээр миний зүгээр нэг юм хардалт гэх юм уу нэг юм бодол юу байдг вэхээр Орос Хятад хоёр ч угаасаа дэлхийд дээр байгаа нэг 3 том хүчний хоёр нь шүү дээ. Тэнгүүд энэ хоёр бол ямар ч
одоо юу гэдэг олон улсын гэрээ канац янз бүрийн нэг харгалзаж авч үзэхгүйгээр хоорондоо зүгээр ингээд ярьчих тийм боломжтой болсод байхгүй. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр олон улсад тэрийг бол зарлаад байх шаардлагагүйгээр Орос Хятад хоёр хоорондоо ярьж чадна гэж хэлэх гээд байна. Тийм болохоор энэ Хятадын нөлөө Оросын нөлөө хоёр ингэж нөгөө одоо юу гэдэг маш хурдцтай ингээд манай одоо юу гэдэг улс төр нийгэм эдийн засгийн амьдралд ингээд ороод ирж байгаа гэдэг чинь эрсдэл гэж би харж байгаа байхгүй. Тийм болохоор бид нэлээд ухаалаг хөдлөх ёстой. Ер нь тэр юу мэрэгтэй би бол толгоонд айгүй их замраагүй бодлоод яваад байгаа байхгүй. Тэгээ би бүр найзаасаа хүртэл асууж үзлээ л дээ. Бас нэг юм юугаар олон улсын харилцаагаар их олон жил одоо юу гэдэг судалгаа хийсэн нөхөр. Тэгээ би асуухгүй. Энэ Орос Хятад хоёр ер нь аль нэг улс одоо ямар нэг өөр улс мэддэхгүйгээр хоорондоо ер нь ярьж янз бүрийн бодлого ярьдаг болов гэсэн чи. Наад чи өстө мэдхгүй юм бодж үзээгүй маа гэж. Тэгээ энэ фолклорнууд хоёр фолклор нь уулзаад тэгэхээр эвгүй л дээ. Орос улбаны улсын фолклор очоод дотоод хөрш гэж ярьсан шүү дээ Монголыг шууд. Дотоод хөршийнхээ асуудлыг яах юм бэ? Хятадуудаа фолклорч шүү дээ тий. Хууль хяналтын байгууллагын дотоод хөршийнхээ асуудлыг яах юм бэ гэсэн баггүй та. Тэгэхээр тийм учраас би бол юу гэж үзээд байдаг вэ гэхээр 1911 оноос хойш богд ханд Монгол улс сэргэн мандснаас хойш бид тусгаар тогтнолоо улс үндэстнээ дахин сэргээснээс хойш үйл явц дотор 3 дахь хөршин бодлого үйл явсан гэдгийг. За тэгэл их хядлагын үйл явц дотордсон тэр дэмд маршал дэндэнгийн хэрэг тэр жамбын түмбийн хэрэг гэдэг чинь дандаа л Японы тагнуул магнуул те. Тэгээд Германы тагнуул гээл дараа намдаггүй байдэр гээл те. Ингээд явцсан байдаг. Зүгээр түүх харахад тийм. Одоо яг байгаа дүр зургийг харахад бас яг тийм. Тэр үед хэн иргэдээ хооронд нь алцуулж ирсэн бэл гэхээр засгийн газар нь хийсэн байдаг. Монгол улсын тухайн хорлогын чобосонгоор Оросууд дамжуулж. Цэдэн бил чинь энэ хоёр орсны чинь нөгөө нэг социализм байгууллага байж явах үед ингээ харахаар бол Цэдэн бил чинь манай хиллээ татан болгож ирсэн шүү дээ. Ах トゥ хоёр ахыхаа голд байгаа бидэрт одоо хөлийн зэрэг мэрх хэрэггүй. Тэгжээс нь Орос Хятад хоёрын модалцсонгууд Хятадыг үзээ ядагч бол босоод ирсэн. Тэгэхээр түүх харахад л ийм. Тэгэхээр би бол өдөөдрийг хүртэл харж байгаа зүйл бол ялангуяа энэ Европын энэ Азид байгаа энэ Япон, Солонгос энэ номхон талын орнуудаас те энэ Австралч гэх юм уу, Шинэ Зеланд гэх юм уу. Тэгээд энэ Америк төвөндөр Канада, Америкууд нь тэгээд энэ Европын соёл хүндрэлтөд илүү их хөрөнгө оруулалт, илүү их юм татаж, илүү их тэдний юм руу явж явахгүй бол чиний хэлээд байгаа эмзэглэл миний бодоод байгаа эмзэглэлсэн тийм. Тэгэхдээ яг одоогийн байдлаар бол яг гүйцэтгэж байгаа үйл явдал юм байгаа байхгүй. Магадгүй хоёулаа энэ дарангуул удаашрсан дараа бол ийцэн тийм их хүсэж байгаа иргэдээр очиж иргэний боловсролын талаар улсад өөрийнхөө мэддэг тодорхой хэмжээнд тэр улс төрийнхөө мэдлэгийг хүмүүст өгөх юмсан гэж боддог. Гэхдээ одоо яг нөхцөл байдал юу юм бэ гэхээр одоо нөхцөл байдал чи бидрийг маргаашийн тухай ярих тийм нөхцөл үлдээх юм уу гэх асуудал байна. Би бол одоо энэ баахан дээрэмчдийн бүлгүүд хоорондоо үзээд байна. За тэр дундуур нөгөө чон бороноор хичээр бас нэг одоо юу гэдэг цөрөг хүчин байхаа болцсон. Тэгсэн мөртлөө нөгөө бүлэг дээрэмч чинь олон байгаа болохоор тэр дунд бас тийм аюултай одоо урдгаа төвшин янз бүрийн нөлөөнүүд бас ороод ирж штэ. Тэгэхээр айгуу тийм бодолтой л байх хэрэгтэй. Одоо за яг юу мэрэгтэй тэглээгээд одоо аль нэг дээрэмчдийн талд ороод зарчмаас ухрна гэж байхгүй шүү дээ. Тэгээ тийм бол байж болохгүй. Тийм зарчмаас ухрна гэж байхгүй. Гэхдээ энэ улсыг чинь зүгээр харж байгаа тоглуулчмааргүй шүү дээ. Одоо бол би ягаад монголчууд манжин хүн аврахуугаа тавьсан гэхээр энэ чинь нөгөө нэг талын эрх мэдэл гарчаад байгаа байхгүй юу? Тийм. Нийлц эрх мэдэл. Нөгөө талд нь иргэдэл болчихсон. Нөгөө талд нь иргэдэл болчиход байгаа байхгүй юу? Тэгээ эрх мэдэл үү иргэд юм уу эрх чөлөө юм уу гэдэг сонголтон дээр очичоод байгаа байхгүй юу? Тийм болохоор ялангуяа та нар шиг юм манлайддаг энэ одоо юу гэдэг вэ? Та одоо тэр хүн хийж байгаа дуурайд байгаасаа л гэж үсэж байхгүй. Тийм, дуурна. Угаасаа хийж байгаа юм бол сайн хийх хэрэгтэй. Миний бодлоор таны угаасаа яригч би дандаа сонсдог, үздэг. Тэгээ орж ирж ярьж байгаа хүмүүс бол мэдээж санал нэг л байгаа байхгүй. Гэхдээ тэр чинь аль болох тэр олон хүнд түгээж те аль болох тэр хүмүүсийн одоо юу гэдэг ойлгохгүй харахгүй байгаа зүйлүүдийг нь ил гаргаж ирэх байдлаар л тэр хүмүүс чинь идэх оролцоо байгаа юм шүү дээ. Тэгэхгүй болохоор
Яг л би байнга л нөгөө хэлдэг тэр наад арчлалын зарчим дээр чи ийм согог байгаа болохоор наадах чи буруугаар эргүүлж ашиглаад байна. Одоо сүүлдээ тэр талбай дээр янз бүрийн хүмүүс ингээ зогсохоор чин дундуур нь жагсаалыг худалдаж авдаг болчиход байна шүү дээ. Харин тий. Тэгээ ямар ч утгагүй болгоод тэнд очисон хүмүүс нь хүртэл өөрсдөө тий бүр ингээд тороол мөрөөл янз бүрийн нэр аваад ингээд бүр эргүүлж завааруулдаг болцсон. Тий. Айгуу сул талууд би. Тэгээ ер нь нэлээд тийм массын том хөдөлгөөн болох хэрэгтэй. Тэгээ 4 сарын 27-нд яг энийг л хий гэж бид нар хүсэж байгаа юм. Тэгээд яг хоо 90 он тэр эрхчлөөг авчирхад манлаад оролцсон. Тэр саахыг, үйл ахыг, тэр манлайлагч нарыг даахыг. Уу хамт явъя. Одоо та нар хамт цугморндоо мордоо. Ир зөрөг дааж эрхчлөөг та нар авчихад ир зөрөг даасан. Тэгээд ир зөргийг ч нь л даагаа. Хамтаа тэмцэлгээд байгаа хгүй. Тэгээ бүгд л хамт тэмцэж энэ юу гэдгийг нөгөө нэг хэн нэгэн хүн өөрийнхөө төлөв очиж хөдлөхгүй болвол ард түмний өмнөөс нийгмийн сайн сайхны төлөө мөлөө ерөөсөө биш шүү дээ. Энэ нийгэм маань өөрөө эрхчлөөг олчих юм бол бид яах юм бэ гэдэг шүү дээ. Тий, яг зөв. Тэр өнцгөр бол тэгж л уриалаад байгаа юм. За цаг болчихно ахын доо. Болчлоо. Юу вэ нөө? Ганц нэг асуулт байна. Барчлаа энэ түрүүний тасардаг дээр нэлээд асуулт байгаад байсан. Тийм. Хоёр дахь дээр бол яг нэг айхтар юм орж ирсэнгүй зүгээр оргилын нийгсэн юмыг үзээрэй гэдэг нэг комент өнлөө. Нөгөөх нь болохоор оргилыг Зеленский үгүйсгэж Оросыг дэмждэг гэх нэг. Тэр хоёр комент өнлөө. Өөр юм орж ирсэнгүй. За тэр Зеленский дараа яриа. Тэр яг хөө тэр Монголын асуудал сэдвээр байгаа. Монголын асуудал байна. За баярлалаа дүү. За окей. За баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа. За За nice. Тэ явуулчихсан. Яриад авлаа.